Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Ойрдоо сангуг санамдаагүй нэг сайхан солонгосоор мэдвэж ч юм уу. Шажичи сарихе панчана омане кенчана кесака. Өнөөдрийн нэггүй ярьж өгөн спойл шах гэж зэхэж байх нь бол 2025 онд гарсан нэлээдгүй сонирхолтой. Учир занглаан сүүл хэсэгтээ тайлагддаг нэг тийм зэм кино. За яа. Нэр нь Abroad гэдэг юм. Тий. Abroad. За тэгээд ардаг юм хамаа. Сүлдээ өөрсдийнхөө хэлдэг үгнээс кринжлэх нэ. Бүгдээрээ нэг л их дардаг юм аа гэж уйлцгаадаг болсон байлээ. Тэгэхээр өөрчлөө. Дарах ёстой юм аа, дарах ёстой юмараа дараад дарах ёстой юмараа дарцсангууд нь дараагийн хэсэг буюу кино руу орцгоё. Окей. За барыг төргийн хэллэг усаа ичүү яачгүй юу аа? Гайгүй байгаа. Хой. Тий. Чи талж байгаа тараадах байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж Яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манусын тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Байдаг л нэгэн хурган биетэй хангуг залуу шаардлагын хүнд үе рүүгээ орсон юм уу? Яасан 0 дарвайлаа өгж пиццага цадснаа гарч иртэл найз охин нь яасан гой бүлдсэн үү? Чи яста сайн байсан шүү ч гинүү юу гэнэ. Өөрхөө нисхөвчтэй хөөр юм шиг байгаа юм. Гэхдээ ингэж байхаар удаан чамаагүй заваар сэлдүрчих байсан юм да. Ухааны хөлдөө ярангаа хамгийн сүүлийн хүн нь болоод үлдсэн. Эренэс баахан бараа дардсан юм уу гэртээ хоёр цүнхээ үрээл машин түрээс гисэн чинь пиццага цацаж цаг үрсээр байгаад хамаг юм хаагаад машинчгүй юучгүй хоцорно. Яаж яхад ямаа өмгтэй. Энэ одоо юу л вэ энэ төр гайл хүрлээс уудан цартануудаараа гуниг шааж байх хооронд сэргэлэн найз охин онлайнаар машин захиалчт юм байна. 5 минутын дараа очино гэж гуцаад байсан байдаг вэ. Ямар тач даарж явахаар гээд малгайгаа өмсөшаалаа. Орноос нүстэж усгаад буу тулгаж байгаа даялахаар болцсон юм шиг гутран гуачка чинь лайв эдэг ажманар шиг л үглээстэй. Ашгүй өнөө машин нэрээд суух гэсэн чинь бас нэг хүүхэн машиндаа чихсэн байж энэ. Бороо шороотой байхад арай хурдан давхид байна уу да. Гээд дахиад нөгөө бэлцээснүүдээр өөдөөс нь хараа шаагаад байхаар нь за одоо тавьшраа гайгүй бах. Замаа мэддэг бах гэсэн чинь энд байгаа усыг ууж болох юм болов гээд хэл усгүй болохоор найз охиноос асуугаад өгөх шалж нэг унд усны бараа харддаг юм байна л да. Орвол дэлхийн бүх таксины жолооч нарын нийтлэг зангаар манай жолооч яах гэж ирсэн. Ханаас ирсэн гэд хэл ам сугалж гэл. Солонгосоос ирсэн хөө. Түүлийн туяа үзмээр байгаа юм хөө гэсэн чинь. За хамаагүй даруулж бай чонд бариулав даач гэж баг шиг. Хутсаж унгаж бай. Энэ үгний үгийг битгий сонс. Зүгээр гоё байхад тэр хамаа бүштэй гэд. Улаан K-pop чин шар хөөхөн солонгослоо тавиал бөөндөө дуулж байл өнөө чимээ аниргүй бөөлсний яриа чинь бүр дуу хуур болж байтал тахисаа үг анхаарал сэрэмжээ алдаад өөдөөс нь ирж байсан машин золтоод хайруулцаггүй. Өвгөн бол тоож байгаа ч юм алга. Өнөө гурвынх нь хамтан дарагдаад ашгүй бузар амнуудаа хамгицгаалаа гэж. 7 хоног унтаагүй юм шиг бэлцгэрнүүдтэй залууд хаан ч юу ч хийсэн сонирхолгүй шаадаг баг. Цонхоор хараад дүйнгэж байсан чинь замд нэг учир битүүлэг шар смайл гоцоож байх юм. Тэгснэ яг даамрын амьдарч байсан шиг сэв ханхлуулсан байшингийн гадаа буулгаж үлдээгээд шууд буцаад явчихлаа. Airbnb л туссан бол та. Аймагтан дунд романтик балаа авна гэж төсөөлсөн байх л да. Өгсөн кодыг нь хийгээл яваад орсон чи хөөхөн умгаар шаргалаг ирэлтэй тухтай байрын орчинтой газар байхаар нь охин таалагдал омоо гэж догтлох маягтай. Харин ноён бэлцгэр тул яг нэг хүн амны хэрэг гарч байсан эвгүй газар шиг санагдаад зарааж байснаа утсаа харсан чинь сүлжээж байхгүй. Чинчаа гэд байж байтал ядахна хөшиг мөшгөн амар эвгүй. Тэрч байхгүй юуг нь онилж муулах вэ гээл гараа карманда ээжээ шүүгээ мүгээг нь үзсэн чинь тэрний бараа сураг алга. Дэрлэхгүй л бол нурууны мөрөлдөн сэтэрчих гээд байдаг залуу болт байдаг л доо. Яахаараа энэ байшинд нэгч тэр байдгүй лээ. Гэд найз охиноосоо асууж энэ тэр. Хамт ирчээ да. Таг. Шүүнийг найз охин теснийхэд яаж тэсгэвд. Одоо дахиж гомдлох юм бол алчи шүү чамайг гэж хэлэн шалчхар амыг нь хамхиулж манусын бүгдийнхэн захтансан газар майдчуу яв.
Энэ аяллаа хамаг юмыг чи шийдсэн штэ. Одоо миний ямар байхыг бас чи шийдмээр байгаа мó. Ухааны юм хуцаж онгож өмхөн шүлсээ үсчүүлээд байхаар нь усан дорлоо лайлаа явста гэд яваад өгдөг юм аа найз охин нь. Ядарсан болохоор би эмзэг байсан юм байна. Намайг уучлаарай. Хоёулаа эвлэрэлдэ гэд гуйгаал говшаа шаагаад. Гарч ирэхэн хэлдэ банд чинь ядаргаатай юм. Найз охин нь энэ далчуур алга. Надад олоод аваад иртэ. Гэхэр нь өөр өрөөгөр хайж яваад нэг арын өрөөнөөс юу арцсан мэдэгдэхгүй алчуур олоо зогсож байсан чинь нэг хаалганаас тогшоо шавл яг бай. Юулт вэ? Гэд гараад тогссон хаалга руу очисон чинь гэрэл навчаал яг зэтгэртэй байрын болоод эхлэнтэй. Тийм ч сүнслэг залуу биш болд. Ч доо юу вэ? Гэд гайхаа шааж байсан чинь нэг машин цаашаа явж байгаа гэдэг юм. Сони юм да. Энэ хүмүүс тогссон бол доо. Гэд нэ хэлүүдтэй юм бодсонгүй. Гадаа эргүүдээ зогсож байсан чинь чон үлээ. Жохон шар ус босоод байсан болохоор нь буцаж ороод найз охин руугаа орсон ч байх. Тэгсэн мөрдөө уус дуграад байдаг. Гайхаад найз охин хайгаа чарлаал байлаа олдсонгүй хөрх. Эмоогоо барьж ядан байтал цагдаа чирж болсон явлаа нэгэнгүй хэлээд амралтаа аваад найз охинтойгоо энд ирсэн гэсэн чинь танай найз охины нэгч цөмх утас төрөвч байтгаа байсан гэх нотлогоог нь манай цагдаа нар олохгүй байна. Энд хизээж байгаагүй юм шиг л байна да. Та хоёр шөнө муудалцсан уу? Гэхээр жаахан л маргасан. Хэн нэгэн байшин дээрээ хаалга тогссон. Тэр үед харах гээд гадагшаа гарсан. Тэр үед хинч байгаагүй. Гэд хэдэн мэддэг англи үгээ урд хонь оруулаад хэлэндэ. Цагдаа нь энэ нэг мэдрэл муутаагаар өөрийгөө яг найз охинтойгоо ирсэн гэж бодоод өгөх шиг байна. Ганцаараа ирчээд дийлэрж өгч байна да. Яанда ухааны бодонгоо ойр хавийг шалгаж байгаа цагдаагийн газар руу хамт явцгаая. Очоод бүр сайн хай гэж хэлээд аваад гарна. Гэрийнх нь өдрөө ордог хэсэгт камер зоолттой байдаг юм байна. Цагдаа нь учир битүүлэг өнөөх рүү хараад бэлдсэн бой маань мэдүүлгийн өрөөнд ирэл хайгуул ямар хуу байгааг сонсох гээд байж байхад нь цагдаа гаднаас утас төрөв зэрэгэнд барьж орж ирэл байшингийн гадна хяналтын камерын дүрсийг үзүүлтэл өнөөх чинь ямар ч найз охингүй ганцаараа ирсэн байж таарлаа шүү. Элцэн ч юу шаагаад байгаа юм бэ? Би найз охинтойгоо хамт ирсэн шүү дээ гэсэн чинь сони юм да. Байшин чи ганцаараа ирсэн. Олон та хоёр хамт онгоцоор энэ улсад ирсэн байна. Гэвч чи байшин руу ганцаараа орсон байх шүү дээ. Найз охин чи яг хаана байна? Хэл гэж мэгээд манер бараг өөрөө буруутан болохгүй шаашлаа шүү. Ядаж байхад амьсгалын зам нь хаагддаг юм гэхтээ сандраад бүр гайхаад өөдөөс нь англи хэлээр элдв юм асуугаад яах учраа олохгүй хэцүүхэн байдалд орноо. Эрэхтээ цагдаа нь яг найз охиноо нухаад нуучих гэж бодсон уу яасан. Найз охин чинь хайцсан бай. Хаана байна? Гэт бүр шалгаагаад байдаг. Мань бэлцгэрийн хувьд бол найз охин нь үнэхээр ор сурггүй алгуулаа шаацсан байгаа байхгүй юу? Тэгснэ гэнт жолооч. Онлайнаар жолооч аваад байшинд ирсэн юм. Тэр хүн бит хоёрыг буухыг хоёуланг нь харсан. Тэр хүнийг олоод асуу. Гэт ашгүйнийг өнчин тархин ажил болол та. Даанч найз охин жолооч дуудсан болохоор утсаар нь мөшгөх ямар ч боломжгүй болоод учир нь олдтол мөрдөнд хоног дөөрүүлэхэр болдго юм байна. Аялах гэж ирээд гэнт чорон шаацсандаа гайхаал байждаг. Эмэгтэй цагдаа нөрөвдсөн яасан. Хүүшг нь харагдгүй яв. Алив намайг дагаад яв гэснээ оргон зайлуулаад байгаа мó хайшээ. Одоо гар явчих. Очоод найз охин олно тэр гэж юу ч болоод байгаа. Буцаад нөгөө байшиндаа ирдэл шүршүүрэн дуурч л байна. Найз охин ирдсэн байна гэж бодоод яваад орсон чи шоо танихгүй хүүхэн чарлаад явж та юу вэ? Өөр хүмүүс аль хэдийн түрээсэлцсэн байна шүү дээ. Ой ястал ч одоо ямар атсан олоод байна гэмээр үйл явдлууд өрнөн тархины амплаа гэдэг гацаал чаанда. Ядж байхад ховд цомрон хаанч байгаа юм чөтгөр бүмд. Даарч хөрөөд гал тэрэгний зам даган жирийсээр нэг интернет кафе олоод урд шөнө өөрийг нь хүргэж өгсөн машины маркаар нь хай зургийг принтерлж гаргаад та энэ машины жолоочийг таних уу? Ингээд чүү хэдэн үг нийлүүлж broken english-ээр асуудаг юм да. Өнөөх нь чи яагаад надад мэдмээр байгаа юм? Яах гээд байгаа юм? Гэ зоодох нэ. Наадгаа хэвлсэн мөнгө өг гэсэн чи манай бэлцэг no money. Гэхдээ би дараа төлнөө амлаж ин гэсэн зайлмаа гуйлагч. Гэт нохоо мэд харьцтал машид хамт сууж явсан шаргал үст ягаад ч тэнд байгаа чөтгөр шулан бүүмэд $2 кафений эзэн рүү шидэж хайчаад яасан гайгүй юу? Энэ машиныг хаагаад байгаа нь жолооч нь олоод өгөх үү? Найз охин чи хаана байна? Гэт хэл ам суулчих гэж. Би найз охин хаана байгааг мэдэхгүй байна. Гэт хэлж дуусаагүй байхад явж хоол лави гэсээр манерийг дагуулад явнаа. Годомны хоол гудрах гээд иртэл мань бэлцгэрийг хайж байгаа эрен сурвалжилж байна. Онц ноцтой ухааны юм бичсэн зар байхыг хараад шаргал өст хуу татан авч хонирэлдуулаад чи жоохон цаашаа очиод хүлээж энэ төр гээд туслах гээд байна уу яах гээд байна.
Манай залууч авч өгсөн хоолыг нь дарвайт лавж байтал араар нь цагдаагийн машин явж таараад эргээд харах гэтэл хой битгий хэрэгж хар гэснээр өмсөж явсан цамцаа өмсгөд битүү кэрлж байдаг шүү. Хоёулаа нэлээ хол явах хэрэгтэй болох нь дээ. Гэсний хажуудаа байсан дугуйг очиж төгжээг нь тайлан хулгай шаах үед манер хам хэрэгтэн болж буй учир нэлээд сандарна. Шаргал үстч тоож байгаа ч малгуулгаа гэж. Ямар хамаатай төр зайлж байгаа юм гэснээр хоёулаа жийж гарна да. Яваал байлаа. Салтааны булчингаа цочтулж ийсээр нэг газар ирээд энэ нэг машин ч байна ч гэх ёо. Энэ хотод одоо уртаашаа ганц юм машин бит юм хааш. Энэвгүй сэвтэ. Тэгснээл гэр орон руу орж байгаа итэ явж ороод хамаг өрөөгөр нь сэлгүүцч байтал байхгүй. Нөгөө жолооч өвгөн хэдийн тэнгэртээ дэвшчихсэн байх нь тэр. Баахан жон нохой мэддэхгүй мөр гарчихсан. Юу л одоогоо ойлгож ядж байтал гадаа чимээ гарч нөгөө ядар цагдаач хүрээд ирцэн. Байна уу гэд хаалга тогшоод эхэлдэг юм байна. Шаргал үстэй манай бүлцэн харах хөөрөнд нуугаад өөрөө хаалганы ард дор ороод явчихлаа. Цагдаа ирж шууд ороод ирцэн. Өгсөн жолооч өвгөнийг олж харан ойр хав цэжигтэй ста байна уу юу гэд хайж жагаад яг манерийг олохын даван дээр шаргал үст хаалганы ардаас гүйж гарч өөрийгөө дахил дөргөн үгэн цагдаад баригдсан гавлуулж машинд нь чихүүлээд цагдаагаа цайлахынхаа өмнө 6 дахь мэдрэхүүд нь нийгэм мэдрэгдэн эргэж хараа шаатвал манай бүтлгүй ста хайртайгаа үдий явуулж өмд цавхаар хар зогсож байснаа сандарсанд арга шухрахтаа хөшгийн хөдөлгөөн цусан дээр нь гიშгэлээд ёстой бүтлгүй гөлөг иннээр ёо чинча. Цагдаач буугаа суглаад яваад ортол суусны мөртөө гутлаа сайгүй. Мань бүлцэн бүтлгүүж гэсэн бас самбаачлах ухаан гайгүй юм шиг байгаамаа. Гутлаа тайл цонхоор зүгтаасан болж мөрөө үлдээгээд ногдчихсан. Зурж гараал цагаан өмсөг ялзуулаад шаргал үстээр иртэл нөгөөх нь би зүгээр хурдан зүх зайлаад арилаа тонжоод өгöd гэд хөөш. Дүр зээлж авсан дугуйгаа унаад хаашаа чим жийж гарна да. Тойрч нэг газар тархины манараа гаргах гээд сууж байсан чинь урд нь хардаг ногоон чон гих бичгтэй бүхэхтэй машин урд нэрээ зогсноо. Сэлэсэр бололтой нөхөр буугаад айл руу орох үеэр машин руу нөлөөдөлөвгээд хартал өөхөөрхий. Найз охиных нь малгай дүрээр шааж өгдөг шүү. Алив чото гэд аваад үнэрлтэл найз охиных нь тослогдсон үсний үнэр яг мөн. Гялс буцааш тавиад сэжигтэй итгэдэг ирэхээс өмнө бууж амжаа араас нь чийж гарна да. Яаж жохот маань ирчээд хөөхий бактериат. Заавал аппаратаас орж байж л нэг муу ухаан ордог тул тэгсийгээд гүйцхээсээ өнгөж тавиад туу. Нөгөөхөөс ороод амьсгаа аваад байж байтал эргүүлийн цагдаа олж хараад ардаас нөхөө муур хулгандаж гарна да. Айсан да мэдхгүй ээст чон монтой байсан чамаагүй хэмээн ойн гүн рүү ухаан мэдрэлгүй жириж байгаад модон тэглээд бүлт үсэрч тэнд байсан ганц чулуунд амаараа шааж унаад тэрийг твтж байтал хаанаас ч юм би чамайг барина. Энэ бол цаг хугацааны асуудал гээл дуу чимээ сонсогдоод байх юм. Ёстой л нэг дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу яах учраач болохгүй ядаж байхад чонолёол эхлэнтэй. Манерч доторх Чак Норрис тоорой бандаас ирэвүүгэлтэй ааста эдүүл хідэн л үз гэж бодсон харанхуй руу давхиж ороод ёстой хоёр зээл дээр жирээсээр угаад хот хүрээ бараатан нөгөө интернет кафе руу явж орон эзнийг нь үгийн зөрүүг нохоо шиг нүдэж хайснаа. Энэ бүхэн чиний буруу шүү. Хэмээн доторх хараатаа жинхэнэ сул тавина. Эзний нүдэд хайцвч яхавт үнэгүй хэрэглэх ирэх ороод ирж байгаа хөөх. Компьютероос нь дамдарчаад байх сэлэсэр залуугийн хаягийг хэвлж аваад эзнийх нь малгайг өмсөд ягаад ч интернет кафегийн эзэн буутай байгаа бүүмэд тэрийг аваад машиныг төр зээлж аваад гарна да. Хажуугаар нь цагдаагийн машинууд сүнгэн жөнгөрөөл өөрийг нь хайж байхад манер зүгээр л зөрөөд ой мод руу дахиад ирлээ. Явсараа сэлэсэр залуугийн гэрийн гадаа ирнэ. Сэлэсэр гэхэд манай баг тэнгэрийн аманд хауснууд шиг юмд амьдардаг овоо сүүхэ тайлстай юм гэж. Улгаш нөхөр шиг гисээр цонхон дээр нэртэл найз охин нь юу ч болоогүй юм шиг цаа зүү малитлаа инээцэн сууж байдаг юм байна. Юу? Цонхын онгойлгон байшинд нэвтэрч ортол сэлэсэр залуу найз охин хоёр телевизээр манай бүлцэнг үзэж байснаа. Охин нь энэ миний анхны найз залуутай найгүй адилхан юм аа. Олон жилийн өмнө машины ослоор өгсөн чаваас энэ гэснээр үнсэлцэж шээс. За байхгүй манай бүлцэн бүхэл миний цаашлаад үзэж байгаа та хэдийн ч тарих юу ч хөө маасалж байгаа байх. Манай залууч угаасаа дотор хүний хэдийн сэрээцээ яваад бол бууга гаргаж ирэн сэлэсэр дээр шааж очин буу тулгаад чи манай найз охин яасан шүү хэрэглүүлсэн энэ төр гэхэд сэлэсэрч ойлгож яадаг хөшөө юу яриад байгааг ч мэдэхгүй мөнгө авах уу мөнгө зөндөө байгаа штэ мөнгө үгүй энэ төр гэж угаасаа бүлцэн маань хангуугаар яриад байгаа юм чинь яаж ойлгох вэ алаа тайчи та гэд байж байтал найз охин хурч ирэн нүүрээ тулж энд яг ямар атсан болоод байгаа нь тайлагдах нь гэтэл юу вэ
Найз охингоо өрөөрөөгөө зогтож орсноо цагдаа руу залгаад орогдол манайд байна. Нөхөрлөө минь дайраад байна гэж байх хооронд Сэлэсэр залуу удаг барьж ирэн дээр дороо орон ноцолдож байснаа Сэлэсэр ирийн баастаг үзээрүүн буудаа шаадъя. Шийдс бүлдсэн ч явт. Найз охиноо явъя. Би чамайг олох гэж үйл тамаа үзлээ. Гэхэд найз охин ойлж унчаад миний айрыг буудлаа. Чамд юу хэрэгтэй юм чи хэй юм бэ энэ гэж англиар яриад бүр халгаах юм биш. Энэ үед гадаан цагдаа нар айлчлан ирэх бөгөөд гараа. Бүх хүний цагдаа нарт хэлье гэж тусыг сольж аргавар найз охиноо гихүү хүний эхнэрийг гихүү барьцаалаад байшингаас гарнаа. Харин зохицуулна асуудалгүй. Цаа юу. Гэвч нөгөө найз охин ойлгож байгаа шинж алга. Гадаа бүсэлсэн цагдаа нарыг бууга буулга гэж ойлж чарлж байгаа Сэлэсэр залуугийн машиныг унаал хөдлөн дөө. Явж байх та найз охиндоо ийм инжи надтай ярил да. Танихгүй залуутай юугаа хийгээд байгаа юм бэ? Над хэцүү байна. Чиний тусламж хэрэгтэй байна энэ гэл. Найз охин огт хангуугаар ярихгүй, англиар яриа салахгүй. Бэлцгэрч новш гэж солонгосоор яриачтай гэж орилж байх үеэр бууг нь авах гэж тэмцэлдэж байгаад машинаа замын гол зогсоод ардаас нэг машин ирж яваад хажуугаар нь зөрөхдөө шарваад шом өргө зогсно. Айд сандран очоод хартал анх энд ирж байсан таксийн яг мөн. Тэр үед явж байсан унч бас явж байх бөгөөд өөрсдөө дотор нь цуснд овдголжчихсан сууж байх нь тэр. За та ер нь манай хоёр чинь сүнс суулцсан биш үү? Дээшээ дэвшээ. Сүнс нь тэнүүшлээд яваа босоо За тэгээд үзэгдэл солигдсон Сэлэсэр залуу өнөөх машинтайгаа зам дээрээс нэг юм ухаан жолоогүй хайгаал хайсан зүйлээ олсонгүй буцаад явж байтал гэрийнх нь гадаа хөгшин цагдаа хэдийн ирсэн хүлээж байх бөгөөд өчигдөр нэг том осол гарсан чи мэдсэн үү? Гэснээр машиныг шалгаал таарад байдгийг. Манерийн машины нэг дугуйных нь калпак нь байхгүй. Бодвол өнөөхөө хайж яваад ирсэн энэ бололтой. Цагдаа нар аль хэдийн дугуйных нь тагийг олсон болохоор машин зууж явж мэдүүлэг өгнө гэд өчигөө хөөрхийг суулгаад явлаа. За энэ дэр нь яг юулт болоод байна вэ гэхээр хөөрхийн шаргал ус тэмэгтэй хэдих цус алдсан тул шархаад алгүй бурхан болсон. Жолооч мөн дээшээ дэвссэн. Харин манай хоёр хос тархин комд орчихсон ч гэлээ хоорондоо дундын ертөнцид нэгийгэ буцаан олж явж байгаа нь энэ чив шиг. Эмнэлэг дотор байгаа эмч нөгөө цагдаагийн газраас сургуулаад байсан цагдаа байхыг харахад зүгээр л хосуудын хэн нэгнийх нь төсөөлөлж гэлтэй. Үзэгдэл буцаад осол болсон үе рүү шилжих бөгөөд манай хос хоёр машинд явж байсан дууг сонссноо нэг олж байгаа мэт дүр зураг үзэгдэг. Энэ дэрсэн гол зорилго болох туйлын туяага хараа зогсож байтал цагдаагийн дөхөө хангилан бүлцээхэж дүүрсэн алцаа гэж байтал цагдаа биш онцгой алууныхаа ирчихсэн манай хоёрыг хүм бүхэл сүнс чиж тоож харалгүй хажуугаар нь гүйлдэхийг харсан манай хоёр өөрсдөө завсрын ертөнцид гатсан гэж итгэв. Эсвэл энэ бүхэнд итгэхгүй үргэлжлүүлэн учрыг нь олохоор шийдв. Хамтдаа явцхан кино маань дуусч байгаа юм. Хаяа нэг ийм зэрлэг яг юу болчих вэ гэмээр кино зэвштэй. Тарих ашилгаал хэдэн өдөр бодогдоол яг юу болчих вэ гэж сууж байх ч басаа. Та бас үйл өөртэй шүү дээ навш гэж. За тэгээд дардаг юм хамаа дараад хайчаарай. Заваа амтэд минь мэдв. Утахгүй болцгаая. Тэр үртэл түр бай.